өндөр суугаас та бүхнийхээ амрыг гэр мэдчилж байна. Археологийн нууцуд нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг маань хамтран ажиллагчаар гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил болон Future of Lifestyle Tokyo application ивент гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондор радио 107 83.3 гэсэн хост төлхөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр Марат багш маань бидэнд индианчуудын байгуулсан хавцал дундах сүрлэг байгууламж Colorado Cliff Palace-ийн талаар ярих юм байна. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Уран Чимэг хоёр ажиллаж байна. Тэгэхээр Хойд Америкийн баруун хэсгийн сүрлэг бол уудам тал хавцлуудын хооронд орших Веса Верде хэмээх өндөрлөг нэгэн өвөрмөц нууцлаг ертөнц хэдэн зуун жилийн турш оршсоор иржээ. Одоогийн Америкийн нэгдсэн улсын Колорадо мужид орших Веса Верде хойд талаараа Сан Хуан, зүүн талаасаа Педра, баруун талаараа Колорадо голоор хүрээлэгдсэн ийм нутаг. Гол ус элбэг энэ нутаг эртний индиан иргэншлүүд үүсэж хот цорингаа байгуулан амьдарч байсан юм байна. Өдгөө 211 км квадрат талбайг эзэлдэг Веса Вердегийн үндэсний хүрээлэнд эдгээр иргэншлүүдийн түүх соёлын уул мөрийг хадгалсан 5000 орчим археологийн дурсгал 600 орчим хатан сууц байдаг. Эдгээрээс хамгийн алдартайг нь өнөөдөр Марат багш маань ярьж өгч байна. За, Cliff Palace те. Cliff Palace буюу хадан дундах юм, хадан хэмээх ордон гэж байгаа байхгүй. За, энэ гайхалтай зохицолборыг болоод яг манайхан Монголын түүх үздэг болгоно. Монголын түүхийг мэдж байгаа бол хамаг Монгол улс байгуулагдсан 1189 он гэж байгаа те. Тэрнтэй яг адилхан 1190 онд анх барьж эхэлсэн байгаа юм. За, тэгээ хизээ дууссан бэ гэхлээр яг Ариг бүх хувилаа хоёрын хоорондох тэмцэл эхэлж исэн 1260 онд. Яг энтэй адилхан 1260 онд дууссан байгаа байхгүй. За тэгээ эндээс ер нь бол нэг том буюу хамгийн том байгууламжийг хийхдээ хэдэн жил үргэлжилсэн бэ гэхлээр нэг хааны баг дундаж хаанчлал нэг 20 орчим жил байгаад дээ шүү дээ. Яг энтэй адилхан 20 орчим жил үргэлжилсэн байгаа. Хамгийн том байгууламж нь баригдахтаа тий. За тэгээд нийтдээ бол үргэлжилсэн цаг хугацаа энд удаан амьдрал үргэлжилсэн бэ гэхээр 100 орчим жил амьдрал үргэлжилсэн байгаа аахгүй буцалсан гэсэн. За хожим ахиж нээж өдгөө одоо ингээ археологийн судалгаа, аялал жуулчлалын төв гэдэг болтлоо олон зууныг бас ингээл дамжиж өнгөрсөн байгаа. Жишээ нь юу гэсэн үг вэ гэхээр 1260-аас 1360 он хүртлийн амьдрал буцалж байгаа. Тэгээд ерөнхийдөө алга болсон. Тэрний дараа одоо тэгээд орчин үеийн хүмүүс хизээ олж эхэлсэн бэ, шинжлэх ухаанд хизээ танилцуулсан бэ гэдэг нь болохоор одоо бидний ярих гэж байгаа сэдвтэй холбоотой байгаа байхгүй. За тэгэхээр өнөөдөр бид нар индианчуудын байгуулсан хавцал дундах сүрлэг байгууламж те Cliff Palace-ийн тухай ярих болно. Америкийн яг баруун өмнөд хэсэг өнөөгийн Меса Вердагийн анхны оршин суугчид нь нийтийн тооллын өмнөх 9500-аас 7500 оны орчим. Одоогоос бараг ингээд те 11000 жилийн өмнө гэсэн үг байхгүй юу? Амьдарч байсан бөгөөд энийг болохоор Палео Америкчууд буюу одоогийн индианчуудын өвөг дээдс гэж үздэг. За Палео Америкчууд бас Палео индианчууд гэж одоо ингээд эртний хүмүүс ингээд нэрлэдэг байдаг те. За энэ бол эртний хүмүүс барагцаагаар нийтийн тооллын өмнөх 15000-аас 13000 жилийн өмнө Монголын түүхийн үечлэлээр бол мезолит гэж цаг хугацаа явж байгаа. За энд бол нөгөө нэг мөслөг гэдэг зүйл те нэг явж исэн үргэлжлээд дуусчихсан үе нь л те. За тэгээ Аз ТV-с энэ Берингийн хоолоогоор дамжаад Америк төв рүү нүүс суурьсан гэдэг юм судалгааны юмнууд байдаг. Угаасаа нөгөө индианчуудыг монголчуудаас гаралтай гэдэг ч юм уу те зарим нэгэн үг нь Монголтой холбоотой байдаг гэх мэтлэнгээр яриад байдаг. Гэхдээ яг одоо шинжлэх ухаанд бол яг энэ цаг хугацаанд Америк төв рүү нүүж очсон хүмүүсийг хилээд байгаамаа. За Майя, Ацтек, Инк, те Пуэбло, Навахо, Ирокез зэрэг хэдэн мянган жилийн дараа Америк твд үүссэн бүх соёл тэднээс ингээ улбаатай. За Америк твийн уугуул соёлын эхлэлийг тавьсан тэдний нэгэн хэсэг нь одоогийн Колорадогийн өндөрлөг, Юта, Аризона, Нью Мексик орчмын гол булаг даган нүүдлэж, жад хэрэглэж, амтэн агнан, отог омгоороо амьдарч байсан Умард Америкийн ууган оршин суугчдын нэг байсан. За жад хэрэглэнэ гэдэг бол цаг хугацааны хувьд бол бас л Монголын түүхтэй холбогдох юм бол дээд палеолит болоод явчихна тий. Ном сум хэрэглэхээс өмнөх. За мэдээж ном сум гарснаар бол илүү дэвшилттэй болоо явчихж байгаа. Энийг бас давхар анзаараад явчихвал цаг хугацаа ингээ мөргөд байгаа юм. Харин айгүй сонирхолтой яг нөгөө мөсдөлгийн үеийн дараах гэхээр бараг нөгөө Арслан зам маань нэг агнжсэн тий. Үетэй 13 мянган жилийн өмнө үзвэл таарах гэдэг юм л та. Яг үнэ. За дараа нийтийн тооллын өмнөх 6-аас 1000 оны орчим тэд олноор одоо Меса Верда орчимд сууршиж мал аж ахуй эрхлэн газар тариалангийн ихийг тавьсан. Энэ үеийн хадны сүг зургууд болон одоо сүг зураг гэж хэлэхэд болцсон л доо яг хадны зургууд те хадан зургууд болон одоо ч хадгалагдсан үлдсэн бөгөөд тухайн үеийн ахуй амьдрал ан хийх зан үйлийг дүрсэлсэн байдаг. Энэ бүсийн иргэншилд онцлох 3 үе бий. Ахуй соёлын хувьд хамгийн чухал гэж болох нь бол сакс урлаачдын үе гэж байгаа байхгүй.
сакс урлаач буюу нийтийн тооллын өмнөх 1500 оны орчим хамаарах энэ үед тариалан хөгжиж ургамлын үндэс, иш, сүрлэр сакс, гутал, дэвсгэр зэрэг одоо ингээд идэл сүлжиж хийдэг байснаас нь энэ улбаатай энэ сакс урдлын үе гэж хэлээд байгаа. Тэр үеийн хүмүүсийн амьдрал борог, ахуйн газар тариалан, ан амтан, маллах зэргээр амьдралаа залгуулдаг байсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар тариалан алдах, эсвэл ан хийж чадахгүй байх юм бол овгоороо ч юм уу те олноороо нас барах тохиолдлууд айгүйх байсан те. За ингэж явсаар сакс урлаачдын ирэн дуусаж 750 оноос 1-р Публогийн үе эхэлж байгаа юм. За 750 оноос эхэлсэн одоо эхлэн те орон сууц, байшин барих арга, мал аж ахуй, хоол хүнсний хадгалалт зэрэг энэ нутгийн иргэдийн амьдралын хэв маяг томоохон өөрчлөлт гарсан. Тухайлбал Публо гэх одоо олон өрөөтөө байшингууд барьж эхэлсэн нь хүмүүсийг одоо тий осол, аюулаас хамгаалж хамаатан садан төрлөөрөө бөөндөө амьдрах нөхцөлийг бүрдүүлж байж байгаа. За өмнө нь хүмүүс голдуу одоо газар нөхлөж барьсан сууц, урт зэрэг ер нь бол нэлээд таар ингээд тий таармаг гэдэг чинь тий армаг сармаг гэдэг шиг нэлээд ингээд тарсан байдалтай сууцанд амьдардаг байсан бол энэ үеэс олуула нэг дор олон гэр бүл бөөнөрөө амьдарч эхэлснээр ахуйн илүү хялбар болж нийгмийн зан үйл нь хөгжсөн байгаа. За энэ нэг талаасаа харахаар нийгмийн зан үйл нь хөгжөөд яваад байна. Амьдрал ахуйн мал аж ахуйтай болоод байна, тий. Гар урлал нь хөгжөөд байна. Энэ хөгжлөөд хагаад буцаагаад нөгөө нийгмийн ялгарл гэдэг зүйл гарч ирдэг. Тэ ямарваа нэгэн зүйлд чинь Монголд бол бас л чулуун зэвсэг, неолитийн дараа одоо хүрэл зэвсэг бий болсноор шалтгаалаад одоо энэ чинь нэг овогд ингээ илүүдэл юм гарч иж шít бүтээгдэхүүний илүүдэл. За энэ илүүд бүтээгдэхүүн хаана очих вэ гэхээр овгийн удирдагч нарт очино. За удирдагч тэрийг хэрхэн зарцуулах уу, тэ хуваарлт хийхдээ яах вэ? Тэгингээ тэр одоо эд хөрөнгө хамгаалахын тулд нөхөд цэрэг гэдэг зүйл авнаа. Гэдэгтэй адилхан яг л ийм зүйл энэ цаг хугацаанд бас өнгөрсөн байгаа юм. За Меса Вердегийн анхны одоо Публо тэ буюу олон өрөөт сууцнууд 650 оны орчим бий болсон бөгөөд 200 жилийн дараа буюу 850 он гэхэд хүн амынх нь ихэнх нь ийм байшинд амьдарч байна. Бүс нутаг хүн амын тоо өсөж, хөдөө аж ахуй, газар тариалан эрхэлдэг болсон энэ үед 15-аас 20 орчим гэр бүлтэй том суйрангууд үүсч эхэлж байгаа. Ингэснээр нийгмийн харилцаа өргөжөж, худалдаа, наймаа хөгжин, овгууд өөрөө одоо овгийнхантаа гэрэлдэгч, одоо өөр овгийнхантаа гэрэлдэг болж те шашны зан үйлч хийх хүн оширсон. За энэ үеийн дундаж суйран болвол нэг 10-аас 20 гэр бүлтэй 39-өөс 78 одоо ингээд километр квадраттай нутагтай байсан байна. За 860-аад оны үеийн хавцаа бол Меса Вердегийн хүн ам ойролцоогоор 8000 хүрсэн гэх таамаглал байдаг. За тэгэхээр энэ бол нэлээд том суйран хот те. Эртнийх мөртлөө 8000 орчим хүн байна гэдэг бол бас том хотуудын нэг байхгүй. За 900-аас 1150 он. За энэ бол 2-дугаар одоо Публогийн үе. За энэ үед бол илүү олон айлтай томоохон суйрангууд үүсэж суйрангийнхаа голд нийтэд зориулан талбай засдаг болсон. За энэ талбайдаа тэд олонд хүргэх зараа дууддаг, бас шашны зан үйл хийдэг байсан. За Публочуудын ертөнцийг үзэх үзэл шүтлэг нэлээд онцлог. Тэд ертөнц 3 түвшнээс бүрдэн гэж үздэг байсан. Дээд ертөнц буюу бурхтын орон гэж байдаг. За мөн нар сар одыг амьд ухамсартай гэж тэд тодорхойлдог, ойлгодог. Дунд ертөнц буюу хүн төрлөختний амьдрах газар буюу дэлхий. Дэлхий дээр байгаа бүхэн уулас, гол мөрөн те амьтад бүгд өөрийн сүнс хүчтэй гэж үздэг байсан. Өөрийн хүчтэй сүнстэй. За доод ертөнцид бол амьдралын их үүсвэр, үржил, хур борог захирдаг хүчнүүд оршдог. Энэ гурван ертөнцийг холбох нар саранд өөрсдийгөө даатгах, хур дуудах зорилгоор тэд бас тахил өргөдгөө. Тэ. За мөн энэ үед бол Меса Вердегийн оршин суугчид худаг, нарнаас хамгаалах террас, тэ буюу сүйдрөвчүүд барьж сууц байгууламжаа илүү боловсронгуй одоо ингээ болгож эхэлж исэн байгаа. За тэгээ 3 дугаар одоо Публогийн үе бол 1150-аас 1300 онд хамарч байгаа. За 1130-аас 1180 он. За энэ бол мэдээж яг хамаг Монгол улстай адилхан цаг хугацаанд харж иж байгаа Сабул хааны хамаг Монгол улсыг Мэдгэн Авбаа гэдэг 1130 он. За 1130 оноос 1180 онд болсон их ганг ачаар Меса Верде руу шилжин ирэх хүмүүсийн тоо нэмэгдснээр 600-аас 800 хүнтэй суйрангууд бий болсон нь тухайн үеийн соёлын томоохон төвд болж байсан. Гэвч хүн ам өсгийн хэрээр газар тариалан эрхлэх нь нэмэгдэж, хөрс доройтож, ой модыг хайр гамгүй ашигласан нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байсан. Бүр тухайн үед хүртэл чинь
1100 оны үед байгаад шүү дээ. Бид нар чинь нэг ингээ байгаль орчинтой зөв зохистой харьцах хэвээр монголчууд яг угаасаа нэг уламжлалтай байгальтайгаа зөв зохистой харьцдаг байсан учраас онгон тагшин байгальтайгаа ингээл явааддаг байсан. Гэтэл энэ цаг хугацаанд ч гэсэн ингэж байгальтайгаа харьцах юм бол хэцүү цаг хугацааг туулна гэдгийг бол бас үзээд байгаа сте тий. За тэгэхээр энэ нөгөө байгаль цаг хугацаанд оройтч эхэлснээр хүнсний хомсдол гэдэг зүйлд орж эхэлж байна. За ингэснээр 1276-аас 1299 оны их гангийн үеэр Меса Бердагийн Берда тий эзүүрч Орсын суугчид нь нүүн дүрвсэн. Улмаар 13-аас 14-р зуунд Меса Берда хүйтэн хуурай уур амьсгалтай болсон нь эхнүүдийн шалтгаан болж Оршин суугчид нь Рио Гранде, Колорадо голын ойролцоо сууршиж Пуэбло соёлыг цааш нь өргөжлүүлээд түгээсэн байна. За Пуэблочууд тухайн үед бол эрдэн шиш, хулуу, шош, голдууд хараалдаг, шууд хижээдэг, шавраар ваар сав, суулга хийдэг ийм арт хүн байсан. За тухайн үеийн хүмүүсийн те ах уй, шүтлэг, өдөр тутмын амьдралдаа суусныхаа хадан сийлэн үлдээсэн ингээд дүр зургууд байгаад байдаг. За энэ бол мэдээж нэг археологийн шинжилгээ ухаанд хамгийн том мэдээлэл өгж байгаа зүйлс нь болж таарж байгаа. Тухайлбал хадан дээр сийлсэн аврах шувуу, амьтад, хүмүүс, дүрс нь өнөө хүртэл хадгалагдсан үлдсэн байдаг. Ийм сонин содон одоо юутайгаа юм. Үзмэрдэгсэр тий. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ Улаанбаатар гурилын хамт олон маань археологийн нууцуд нэвтрүүлэг маань Эмэнтэд гэж ажиллаж байна. Тэгэхээр Улаанбаатар гурил одоо 25 жилийн түүхтэй одоо энэ олон жилийн алтаа хоноон дээр одоо боссон туршлага тий одоо бүтээгдэхүүний чанар гэсэн үг. Тэгээд 7 төрлийн гурилтай. За төрлүүд нь дээд гурил, 1-р гурил, 2-р гурил гэдэг аюул олон сонголттой байдаг. Тэг хэвгтэй гурил, бүхэл өрийн гурил, эрүүл мэндийн за мөн одоо овёстой гэсэн бүтээгдэхүүнүүдээс та сонгоо авах боломжтой. Тэгээд нэг гадна татан амьдардаг хүмүүс чинь бас яг Монголдо ирээд гурилаа гэхээр Монгол гурил гэдэг тий Монголын хөрснөөс гурил, Монгол морь гэдэг шиг бас ингээд өрмөцтэй маш юм сайхан хамттай байдаг. Тэгээд энэ үйлдвэр бол бусад гурилын үйлдвэрүүтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг, байгаль орчин дээлтэй, орчин үеийн одоо цогц үйлдвэр гэдгээрээ маш том давуу талыг үн цэнийг үүсгэж байгаа. Тэгэхээр Туркийн Алапала гэдэг компани нь дэлхийд тэргүүлэгч, гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн олон оронд үйлдвэрээ суйрлуулсан байдаг юм байна. За энэхүү Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 30 гаруй хувийг дангаараа ханган ажиллаж байгаа. За үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болж чадсан. Одоо юм гайхалтай хамт олон байна. За тэгээд одоо бүхэл том зах худалдааны төвүүд, сүлжээ дэлгүүр, гэрийн доорх хүнсний дэлгүүр гэдэг те одоо өссөн газраас та бүх Улаанбаатар гурилыг одоо худалдан авах боломжтой. Тэгээ Facebook хуудас нь бол Улаанбаатар Floor гэд байгаа. Та бүх маань дагаад илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл холбогдохыг хүсвэл ингээд дагаад аваарай. Тэгээд бас мэдээллүүдээс нь хоцрохгүй амар байдаг. За тэгээд Улаанбаатар гурилынхаа хамт олонд амжилт хүсье. Шинжлэх ухааны танин мэдхүйг дэмжиж байгаа. Танай хамт олонд их баярлалаа. За баярлалаа. За мэдээж Меса Бердагийн хамгийн алдартай хадан сууцнууд нь яг энэ бүс нутагт амьдрал буцалж байх үед одоо баригдаж байсан байгаа. За эдгээрийн нэг нь бол Клип Палас. Болвол одоо Меса Бердагийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамгийн алдартай, хамгийн том эртний байгууламжуудын нэг. Ойролцоогоор 120 орчим өрөөтэй том сүрлэг цогцлбор нь өндөр хадан хавцлын ёроолд хонгил нөхөр хоорондоо холбоотой байшингуудаас бүрдэж байгаа. 120 өрөө. Тэ 120 өрөө шүү дээ. Хааны ордон юу бараг гэдэг давуулахгүй хөөрөө шүү. Яг гоо мэдээж дотроо олол амьдарч байгаа л да. Гэхдээ тэр бол өвчнөө тансаг байгаа сте тий. За 2 өрөө 3 өрөө биш 120 өрөө шүү дээ тий. За Клип Паласын бүтэц маш нарийн зохион байгуулалтаа бөгөөд хэд хэдэн үндсэн хэсэгт хуваагддаг. Клип Палас дотор нийт 21 одоо тий өрөө гэдэг ч юм уу тий тусдаа ийм тасалгаануудтай. Түүнтэй төстөө бас 2 өрөөнүүд ингээд 2-2-оор ингээд өрөөнүүд байгаад байдаг. За Кева гэдэг одоо ийм өрөө байгаад шүү дээ тий. 21 өрөө Кева гэдэг. За тэр бол түрүүнд дурдсны нийтийн эзэмшлийн талбай, шашны зан үйл хийдэг газар гэсэн үг байхгүй юу? Тэр 120 өрөөнөөс 21 нийтих гэсэн үг байгаа. За энэ нь дугуй хэлбэрийн доош ухсан ёслолын талбай юм. Одоо Кевануудын зарим нь Сяпу гэж нэрлэдэг. Хүмүүний одоо ингээд ертөнцөөс гарах зан үйлийн бэлгэл болсон жижиг нүхрүүд байдаг. За төсөөлөх юм бол одоо яг жижиг нүхээр хүмүүсийн сүнс гардаг гэж үздэг. Айцтай гол явчих чинь. Эсвэл дээд доод ертөнцтэй бурхттай холбогдох боломжтой гэж үздэг байсан байгаа байхгүй юу?
За ингээд яг ингээд дээд доод бурхантай холбогддог тэр хэсэг газар нь. За сонирхолтой нь Паласын өмнөд хэсгийн 2 кв газар доорх хонглоор холбогддог бөгөөд энэ нь ёслол үйлдэж буй хүн байршлаа солих, гинт алга болох зэрэг үзүүлбэр маягийн зан үйлд ашигладаг байсан байж магадгүй гэж байгаа байхгүй. За нэг ард түмэндээ чи ич хидик гэдэг зүйлийг үзүүлэх нь шүү дээ, тий. За Паласын дээд хэсэг буюу хадан талбайд том цэлгэр өрөөнүүд байрлана. Энэ бол оршин суугчид амьдарч хүнсээ хадгалдаг газар байсан бөгөөд хоорондоо нарийн хонглоор холбогддог. Судлаачид нийт 25 өрөөг амьдран суух зориултаа гэж үздэг. Эдгээр өрөөнд 3-4 хүн амьдардаг байсан. За өрөөнүүдийн хэмжээ ердөө 1.8-аас 2.4 метр. Тэ жижиг гэсэн үг. Тааз нь хамгийн өндөртөө 1.8 метр хүрнэ. Хадан сууц өрөөнүүд агаар жуулалт муутай тул утаа тортхийг хар мөр тэ тааз хананд үлдсэн нь бий. Зарим өрөөнд зарим талаараа хангүй, дээвэргүй тул тэднийг нийтийн талбай багаж ирлэх, үр тариа нунтаглах ажил зэрэг одоо ингээд те ийм зэрэг одоо зүйлийг хийдэг байсан байж магадгүй гэж тайлбарлаад байгаа. Маш жижиг юм биш. Жижиг өрөө 100 гэсэн чи те. За сууцны дээд хэсэгт байрлах 9 агуулга нь үр тариа болон хүнс хадгалах зориулттай байсан. Хамгийн дээд хэсэгтээ ийхүү агуулга гаргаснаар цас, нар, бороо салхинаас хамгаалахаас гадна хүнсний нөөцийг өвлжин муутахгүй хадгалах зориулттай. Одоо удаан хугацаанд хадгалах гэдэг нь те. Эдгээр агуулга руугаа модон шатаар авирын гардаг байсан болов уу гэж таамагладаг. За тэгээ Кили Паласын одоо ингээд сүрлэг болгодог бас ингээд нэг байсан зүйлүүд байгаа байхгүй. За эдгээр зүйлсүүд нь юу вэ гэхээр цамхагууд. За зарим байгууламжаас арай тусдаа дангаараа сүндэрлэх бол зарим нь өрөө тасалгааны дунд байрлана. Хамгийн өндөр цамхаг нь 27 фунт буюу 7.9 метрийн өндөр бөгөөд 4 давхар байсан гэж судлаачид таамаглаж дэвшүүлдэг. За Паласын доод хэсгүүдэд мөн арай жижиг өрөөнүүд бий. Энэ нь энгийн иргэд, ажилчид гээд арай гарал угсаа доогуур хүмүүс амьдардаг байсан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа. Тэгэхээр өрөөнүүдийн хэмжээ байршлаас харахад тухайн үеийн нийгэмд ч эзэлж байгаа байр суурь эрхэлж байгаа ажлаараа хүмүүс ялгаатай байдаг байсан нь харагдаад байгаа юм. Түрүүний хэлсэн нөгөө нэг нөөц ихтжил байгаа бол нэг иймэрхүү асуудал гарч ирнэ. Зэвсэг багаж зэвсэг сайжирч байгаа бол ийм асуудал гарч ирнэ гэдэгтэй л холбоотой байгаа байхгүй. Гэхдээ эртний индианчуудын иргэншлүүдэд ер нь хүн бүхэн нийгэмдээ өөрийн гэсэн үүрэгтэй. Тэд омог овгоор амьдардаг учраас эрчүүд нь суйрангаа хамгаалж ахуйнхаа хатуу хөтүү ажлыг нь нуглана. За тариачид бол эрдэн шиштэй шош хулууга тариалж эмэгтэйчүүд нь бол ваар сав суулга хийх гар урлал энэ зэргийн зүйлийг хийдэг бол хөгшчүүд нь хүүхдүүдээ асардаг. Тэ. Одоогоор нэх өөрчлөгдсөн гэдэг чиг нэг юм цаг хугацааны түүхэн цаг хугацаанд болж өнгөрсөн яг л үйл явдал харагдаад байгаа сте. За Кили Паласын барилгуудын гол төлөв хавтгай, хатуу, эсэрхэг чулуу, шавар зэрэг байгалийн материалаар барьсан. Өрөөнүүдийн хан нь бат бөх, дотоод засал чимэглэлд нарийн шавар, мод ашигласан байдаг. За өрөөнүүдийн хан нь нилээн зузаан. Энэ нь дулаан хадгалах үүрэгтэй өвлийн хүйтнээс хамгаална, мөн зуны халуунд сэрүүн байх нөхцөлийг бүрдүүлдэг байсан. За хүмүүсийн амьдардаг байсан өрөөнүүд нь энгийн унтах хоол хийх зориулттай жижиг тасалгаануудаас гадна бас өөр зориулттай байсан байгаа даа. За хоол хүнс хадгалах агуулгууд нь ихэвчлэн том өрөөний дээд давхарт байрладаг. Тэнд голдуу үр тариа, шош, буурцаг, эрдэн шишээ хадгалдаг байсан. Кили Паласын яг энэ хэсэгт бол бүгд хоорондоо хонглоор холбогддог. Өрөө болгонууд нь. Сүрхийн. Тийм. Ийм гарцтай байгаа байхгүй. За ямар нэгэн аюул нүүрлсэн бол хүмүүс маш хурдан зүгтах байгууламжаас гарах боломжийг олгож байсан гэдэгт. Гаднаас ямар нэгэн аюул учирлаа эсвэл байгалийн гамшиг тохиолдлоо гэдэг ч юм уу те. Ийм тохиолдолд ард иргэдээ бодсон бас нэг зүйл болоод байгаа байхгүй. Харагддаг шүү дээ. За судлаачдын анхаарлыг хамгийн их татдаг зүйл бол хаалганы хэмжээ байгаад байгаа. За энэ хаалганы хэмжээ бол мэдээж хаалгыг хүмүүсийн биеийн өндөрт тааруулаад хийн штэ те. Гэтэл энд бол эдгээр хаалга одоогийнхтай харьцуулахад бол намхан байгаад байгаа. За үүнээс үзэхэд хотын оршин суугчид ер нь намхан хүмүүс байсан болов. Эрэгтэйчүүд нь нэг дунджаар метр 68 см. Эмэгтэйчүүд нь 1 метр 50 орчим сантиметртай өндөртэй байсан гэж судлаачид таамаглаад байгаа. За эндээс мэдээж одоо нэг хүний яснаас гарсан тэндээс ч бас судалгаа хийж байгаа. Тэгээ өндрийг нь тогтоож байгаа. Дээрээс нь тэр хаалганы өндөр нь бас
метр 170, метр 168 тий энэ зэргийн байдлаар ирэхээр яг иймэрхүү дүгнэлт гараад эхэлж байгаа байхгүй. За бидний барилгын одоо ингээд яг ажлуудын ингээд судалгаанууд хийгээд байгаа шүү дээ тий. За энэ дээр бол бас яг тэр хэв маяг барилгынх нь энэ их онцгой. Нарны гэрэл ингээд айжмаар ингээд хатуураад тий гэрэл ингээд айжмаар хатуураад чулуун мэт болж тогтдог. Adobe-г шаврагч нөгөө өмнөх дугаар дээр хэлжсэн. Тэд олон ингээд давхарлагдаж байшингаа бариад дээврээ хавтгай модоор дээвэрлдэг байсан. Гаднаас нь харахад ямар нэгэн шатгүй мэт харагдаж байгаа ч байшныхаа оройгоор дамжиж мөн хоорондоо холбогдсон олон хонглоор чөлөөтөө зочдөг байсан байгаа. За энэ бол Клип Палас бол мэдээж дотроо айгүй олон өрөөтэй байгаад байгаа байхгүй. Гэтэл бас Монголын неолитийн үеийн буш суйрангууд байгаа ч суйрангууд байгаа. За энэ суйрангууд мэдээж тамсаг уулгын суйран гэл эдгээр чинь бол газар сууцуд байхгүй. За газар сууд гэдэг нь болохоор газар ингээд нөхөхлаа дээвэрт нь одоо газрын одоо гадарган дээр дээврээ өчтдөг гэсэн үг байхгүй. Тэгээ дээврээсээ доошоогоо ордог. Тэ. Тэгэхээр энтэйг бас яг адилхан төстэй байгаад байгаа зү тэ. За цаг агаар байгалийн хүчин зүйлээс болж эзгүүрэн хэдэн зууны турш мартагдсан Клип Паласыг орчин үед хэн хизээ анх нээсэн бэ? Энэ асуултанд хариулахын тулд Меса Бердаг хэрхэн нээсэн тухай эхлээд ярих зүг болчихж байгаа. За Колорадо мужид оршдог Меса Берда нь хадан сууцад эртний одоо Пуэбло те суйрангуудын гайхамшигыг хадгалсан археологийн туршилт газар. Гэхдээ энэ газрын тухай саяхан л нээж энэ нэрийг өгсөн юм. Хэдэн зууны турш эзгүүрч оршин суугчид дөрвсөн энэ газрыг 1776 онд Мексик Испаний номлогч аялагч Франциско Атансио Домингес болон Сильвестр Билесте Скалети нар энэ Калифорни руу явж явах замдаа ингэ нээсэн байгаа юм. За тэд энэ газрыг ногоон өндөрлөг буюу Меса Берда гэж нэрлсэн. Ногоон өндөрлөг. Гэхдээ тэдний зам Клип Палас зэрэг одоо эртний суйрангууд руу хүрээгүй тул тухайн үед суйрангуудын тухай мэдээлэл хөнгөрсөн. За Меса Бердад 19-р зууны эхээр индианчууд суурьсан ч тэд хадан сууцнуудыг ариун газар гэж үзсэн тул дотор нь амьдарч байгаагүй. Дараа нь анчид алтайгчид, судлаачид те Меса Берда руу зорчилж хаданд те одоо сууцанд орон сууцны уул мөрийг нь одоо тэмдэглэж үлдээсэн тэмдэглүүд бас айгүй хүлцэн байдаг. Бүр хожим 1873 онд анчин Джон Мосс хадны сууцыг ажиглаж дараа нь археологч гэрэл зурагчин Уильям Джексныг авч яваад тэндээс зураг авч нийтлсэн нь олон нийтийн анхаарлыг татснаар орчин үеийн хүмүүс энэ газрын тухай илүү тодорхой ойлголттой болж эхэлсэн. За энэ бол бас л археологийн том нээлт байна. Ийм одоо гайхалтай газар дээр хүн амьдардаг байсан юм байна гэдэг зүйл явж байгаа шүү дээ мэдээж те. Энд чинь яг тухайн үед 1880 он, 1870 он гэдэг чинь археологийн нээлт болгоныг чинь чих тавьж сонсч ирсэн те. Бид нар шиг одоо ингээ уцаар биш одоо ингээ сонин сэтгүүл те. Ийм юм чинь ингээ хараад хүлээгээ зогсож байгаа зүйлээсэн байгаа байхгүй. За ингээд 1880 оны ихээр сэтгүүлч Виржиниа Макларт энд ирж хадан сууцнуудын тухай бичиж олонд хүргэснээр энэ бүсийг хамгаалах үйл ажиллагаа эхэлж өнөөгийн үндэсний парк байгуулах эхлэл тавигдсан. 1906 онд ерөнхийлөгч Теодор Рузвельт Меса Бердаг үндэсний парк болгон баталж хадан сууцнуудыг хүний гараар бүтсэн дурсгал гэж үзэн соёлын ач холбогдол бүхий энэхүү гайхамшигт газарт хамгаалалт тий одоо хамгаалалтанд авч эхэлсэн байгаа юм. Түүнээс хойш өнөө хүртэл Меса Берда гал төмөр, цаг уурын таагүй нөхцөл, тонуул, дээрэм зэрэг сорилтуудаа тулгарч байсан ч өнөө хүртэл хадгалагдаж үлдсэн юм а гэж. За энэ дэр би яхаад нэг зүйлийг хэлэхээр заримдаа ингээд нөгөө хэвлэл мэдээлэлэр гэдэг ч юм уу тухайн үед чинь нөгөө сонин сэтгүүлэр ингээд гараад эхэлж байгаа штэ. Яг энэ үед чинь ингээд нөгөө тонуулчт гэдэг ч юм уу алт хайгч нар, олз хайгч нар одоо ч гэсэн ингээд байгаад байдаг те. Зарим талаараа бид нар одоо ингээд археологийн нууцуд гэл урноо хоёлаа ингээд нэвтрүүлэг хийгээд байгаа. Гэтэл энэ маань өөрөө буцаагаад муу хүмүүст бол муу сурчлагаа л болоод таарад байгаа байхгүй. Гэхдээ муу бүх юм те холор бүгд мэдчихэж энийг хамгаалах хэрэгтэй учраас яриад байгаа те. За Клип Паласыг хэн хизээ нээсэн юм бэ гэдэг асуулт одоо ингээд хариулах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. 19-р зууны сүүлчээр Америкийн нэгдсэн улсын баруун өмнөд нутгийн өндөрлгүүд уул хавцлуудад хүмүүс төдийлөн суурьшаагүй цаг агаарч таатаа биш. Хатуу ширүү нөхцөлтэй ийм нутаг байсан. За 1888 оны өвөл Колорадогийн ковбой Ричард Узервилл болон Чарли Мейсон нар малаа хайхаар гарсан.
За тэгээ уул хад дамжин явсаар тэд өндөр хавцлын ёроолоос олон өрөөтөө хадан байгууламжуудыг нээсэн нь одоогийн Кили палас буюу. За хожимо тэд бид нарийн жимээр хавцал даган явсаар нууцлаг, сүрлэг байгууламжуудыг олж харсан гэж одоо ингэ тэмдэглэлийн бүтээлд бичсэн байгаа байхгүй. Хаданд байгаа хан, нарийн нүх, шат хонглуудыг тэд анхлан нээж чулуун сүрх, модон бариул бүхий багаж, эдүлгийн зүйлс хүмүүсийн яс зэргийг те анх ийм олдруудыг олж илрүүлсэн хүмүүс байгаа. За тэгээ Ричард Өзервилл анхны эдгээр олдрыг 1889 оны 3 дугаар сард энэ Дуранго хот руу авчирснаар Кили паласын шин түүх эхэлсэн. Тэдний тэмдэглэл олдруудад үндэслэн Меса Бердаг бүс нутгийг тэр дундаа Кили паласыг дахин судлах эхлэл тавигдаж улмаар археологийн нээлтүүдч хийгдэж эхэлсэн. Тэгэхээр 1888 оны өвлийн хүйтэн өдөр тэд малаа хайхаар гараагүй байсан болвол Кили паласын тухай бид одоо олон жил мэдхээргүй те хизээ мэдэх байсан. Хизээ нэгэн цагт мэдгэл байсан бах. Гэхдээ энэ цаг хугацаа нь өөрөө 1888 он болж таарад байгаа байхгүй. Тэ. За Кили паласыг ингээ нээсний дараахан ингээ 10 жилд те алтны хэрэлчэд, тоноолчд, адал явдал хайгчд тасралтгүй ирж хадан ордон хэмээх энэ нарийн нандин байгууламжийг ерөнхийдөө нилээд сүйтгэсэн байгаа юм. Ингээд ханамд нь ингээд ан цав гэд гараад тэр нь улам ингээд тэлээд те олон жижиг өрөөнүүд нь ингээд нурсан. Ховор нандин эдүлгийн зүйлсийн ихэнх нь алга болоход энэ Өзервилл болон нутгийн судлаачид санаа зовж Меса Бердаг хамгаалтын статустаа болгохыг шаардж эхэлсэн. Ингээд олон жил хөөцөлдсөний эцэст 1906 онд Меса Берда үндэсний цэцэрлэгт хүрээлэн ингээд албан ёсоор байгуулагдаж Кили паласыг хамгаалтанд авсан түүхтэй байдаг. За хоёлаа хамтран ажиллагчаа танилцуулгаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаа Tokyo аппликейшны хамт олон маань ажиллаж байгаа. Тэгэхээр Future of Lifestyle ураатай Tokyo аппликейшны одоо Tokyo-той жолоочт маань он дуустал Tokyo-гоор зогсоолын төлбөрөө төлөх бүртээ 10% хөнгөлөлт. За эсвэл дата ирэх. За топ мотор сүүлчилгээний хөнгөлөлт Power Bank түрээслэх хэрхүүдээс ингэж сонгож авах боломжтой юм байна. Тэг мөн Petrovis, Sod Монгол, M-Oil, Eco Oil зэрэг одоо шатхуун түгээх станцуудаар үржүүлэхдээ Tokyo кредит ашиглан төлбөрөө зээлээр төлөх боломжтой. Тэгээ зөв зүйлдээ хэрэгтэй үедээ ашиглах дижитал зээл Tokyo кредит гэж байгаа. Тэгэхээр бид нар бол одоо тийм машин барьж байгаа л бол дээрх одоо үйлчлэгээнүүдийн газруудаар үржүүлж таарна. Тэгэхээр Tokyo-той байх юм бол танд одоо илүү давуу талтай байх юм байна. Тэгэхээр Tokyo кредит үйлчлэгийг ашиглаад одоо супермаркетууд болон шатхуун түгээх станц зэрэг Tokyo Pay нэвтэрсэн 2000 гаруй байгууллагуудад ашиглах дижитал зээл гэж хэлж болно. Гэхдээ бэлэн мөнгө одоо болгон гарах боломжгүй. За гол шалтгаан хэрэглэгчдийнхаа шаардлагагүй зүйлд нь мөнгө өрөхөөс сэргийлээд хэрэглээндээ ашиглах боломжийг бүрдүүлсэн 100% дижитал зээл юм аа. За машинтай хэрэглэгчид зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, за цахилгаан машин цэнгэлэх зэрэг бүх үйлчилгээг нэг дороосоо ингэж авах боломжтой. За тэгээ Tokyo аппликейшнийг татаагүй бас хүмүүс байх юм бол та бас те ингэ жоохон бас ямарваа нэг хөнгөлтөөс ингэж те хоцрох байж бас магадгүй байгаа учраас Tokyo аппликейшнаа заавал татаарай. Тэгээд нөгөө зогсоолоос гарахтаа ч гэсэн хөнгөлтөө авчна гэдэг чинь бас те гоё урамтай байдаг да гэдэг шиг. За тэгээд Tokyo аппликейшныхаа хамт олонд одоо нэвтрүүлгийн ивэнттэй хамтарч ажиллаж байгаа. Их баярлалаа. За маш их баярлалаа Tokyo аппликейшныханда. Би ер нь байнга л хэлээд байгаа да. Гэвь датагаа танаас авдаг гэлтэй. За мэдээж 1906 онд үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулагдмагц археологчид албан ёсны малтлагыг эхлүүлсэн. За тэр үед суурин баг ингээд бүхэлдээ хоос орсон байсан ч олон чухал олдруудыг илрүүлж нээсэн шинжлэх ухаанд одоо тий хэрэгтэй. За эндээс археологчид бол шавар сав суулга, хөвөн давгаар хийсэн хувцас, эдлэл, модон багаж, чулуун сүх, сумны зэв, тарианы терм, үр тариа нунтаглах сав, тоглоом юм уу эсвэл зэвсэг байж болох бүв бүрэнхийгээр нь засцсан чулуу гэсэн. Бид нар чинь чулуугаар байлдаг гэсэн шүү дээ. Тэрний оронд бас ашигладаг байсан байх магадгүй тий. За эрдэн шиш, хулуу, шош зэрэг хүнсний үйлдэл болсон. За өнөөдөр Кили палас бол мэдээж археологийн судалгааны төв. Бас аялал жуулчлалын бүс. Одоо бол хүмүүс жуулчдад зориулсан тойрог замаар аялаж суурин дээрээс нь харах боломжтой.
бүр хадан хонглоор явахыг хүсэх юм бол заавал хөтөж дагуулж явж тэрийг ингээд бас бүтэн тойрч үзэж болно, дотор нь орж үзэж болно. За бичлэн очиж чадахгүй ингээ онлайн виртуал аялж бас байдаг. За тэрнгүүр нь бас ингээ аялж үзэж болох юм байна те. За Клип Паласаас гадна Меса Вердагийн хадан сууцнууд бас цөөнгөө. Хэдийгээр Клип Палас шиг тийм том биш ч гэсэн мөн л цөөнгөө өрөө цэцэлгаатай өөрийн гэсэн онцлогтой хоёр сууцыг бас онцолж болох юм энэ дээр. Эхнийх нь болохоор энэ балконы хаус буюу одоо тагтад сууц гэх юм уу те. Монголоор бол тагтад сууц гэхүү тагттай. За энэ нь хадны өндөр налуу хэсэгт байрлсан ингээд багахан шиг хэмжээтэй боловч хамгаалтын зориулттай байгууламж байгаа байхгүй. За энэ сууц нь 45 өрөөтэй 2 кВт буюу одоо 2 кВт олон нийтэд зориулсан өрөөтэй те. Ойролцоогоор 10 м өндөр шат 3.6 м одоо ингээ хонгилтой. Энэ сууцны зорилго бол орсон суугчдыг хамгаалах, гаднаас дайсан ирүүл төрүүлж мэдэх, хяналт тавих байсан гэж судлаачид үзэж байгаа. За энд ганцхан гол орц ба гарцтай. Бас хонгил, шат, хадан тухсан зам, баган зөвхөн нэвтрхэл зориултай. Тэгэхээр ердийн хүмүүс орж гараад байх боломжгүй. За ер нь харуул цэргүүд энд байдаг байсан болов уу гэж таамагладаг. Дээр нь Клип Паласаас хэдэн зуун метрийн зайтай учир харуулын цамхаг маягийн байгууламж байсан гэдэгт бол ингээд судлаачид болон харсан хүмүүс энэ ер нь харуулын цамхаг байштай гэж үзээд идэг. За бас энэ лонг хаус буюу одоо урт сууц гэх юм уу та тий. За ингээд хэлэх юм бол энэ бол Меса Вердагийн хоёр дахь том хадан сууц юм. За энэ байгууламж ойролцоогоор 150 өрөө. 1 кВт буюу одоо нэг юм олон нийтийн юм өрөөтэй. За ойролцоогоор 150 гаруй хүн оршин суух боломжтой. Өрөөнүүд нь чулуун хантай, илүү бат бөх. Мэдээж өрөөнийхөө дээд талд нь үр тариа хадгалах агуулгатай. Лонг хаус нь нарийн зохион байгуулалттай Клип Палас шиг биш. Харин харьцангуй энгийн бүтцтэй. Өрөөний тоон нэлээд олон тул тоосхон гэж хэлж болно. Дашрамт урдахад хад уул төшөглөж байр сууц барьдаг байсан уламжлал бол эрт үед нэлээд төгөөмөл байсан. Монголд ч гэсэн сая ингээ байлаа гэж хэлчихсэн шүү дээ. Тавсаг уулгийн суурин, Орилонгийн суурин гэр газар сууц гэл те. За Меса Вердагийн энэ суурингуудаас гадна Аризона, Нью Мексикт ч гэсэн ийм төрлийн сууц суурингийн тойр олддог. Хад хавцал түшин суурин байгуулах нь тухайн үеийн цаг уур орчин нөхцөлд тохирсон шийдэл байжээ гэж. Жишээлбэл хад хавцал нь бороо шуурнаас хааж зуны халуунд сүйдэрлэж өвлийн хүйтэн дулаан хадгална. Нөгөө талаас нь бол аюулгүй байдалтай холбоотой. Хад хавцал бол байгалийн цайз. Өндөрлгөөс орчин сайн харагддаг болохоор дайсан ирүүл төрүүлж харна. Бас эзлэхэд хэцүү болохоор оршин суугчид орогнох газар болж байсан. За Меса Вердагийн суурингууд Клип Паласын тухайд олон айл нэг доор амьдрах, хүчээ нэгтгэх, ингэснээр ахуйгаа илүү амар хамтдаа эрхлэх боломж байсан гэж судлаачид үздэг. Товчхондоо бол 700 гаруй жилийн настай урт удаан түүх соёлын үнэт үгийг хадгалсан Клип Палас өнөөдөр Меса Вердагийн хамгийн алдартай, хамгийн их судлагдсан хадан сууцны нэг. Өмнө нь индианчуудын өвөг дээдэс, пуэблочуудын тухай тэ ингээ ахуй, соёл, шүтлэг, амьдрал арга ухааныг гэрчлэх үнэт өв болон одоо ингээд үлцэн гэж хэлээд байгаа. За тэгээд энэ хүрээд индианчуудын байгуулсан хавцал дундах сүрлэг байгууламж хэмээх өнөөдрийн дугаар жаргаж байна. За би бас бодлоо тий л да. Би нэг индианчуудыг болохоор нэг юм урт мурцтай л төсөөлж ирснаас биш. Ерөөсөө ингэж нэг хат матнд ингэж байран сууц тий байр сууц ингэж одоо байрч ингэж амьдэрдэг гэж төсөөлөөгүй явсан чинь түгээмэл гэж байгааг сонсоо тий ингэж маш одоо ийм мэдэх ёстой зүйлээ мэдэж авлаа. Тэгээ хоёрдугаар тэгвэл яг одоо бас ингэж байгаль дээр ийм нөгөө нэг ийм амьдрах орон сууц гоё ингэж бариул ямар гоё харагдах юм болоо гэж бодлоо. За эцэст нь бас нөгөө үр тарианы агуулах өрөө гэдэг ш тий. Тэгээ энэ бол ер нь айгүй олон манай археологийн нэвтрүүлгүүдээр давтагдж जैन цаашдаас яг тий анхаарахад үр тарианы агуулах гэдэг зүйл. Одоо манайхаар бол нөгөө нэг амбартай юм хийдэг гэдэг шиг тий. Заавал тийм гоё юутай бас байгууламжтай байдаг нэг юм давтагдж байгаа зүйл байгаад байна. За тэгээд одоо надтай адилхан бас олон хүмүүс маань тий ийм шинэ мэдээллийг индианчуудын амьдрал гэдэг бас өргөл сонирхолтой байдаг. За баярлалаа маратагч та. За баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар
гэр бүлийн сонголт Улаанбаатар гурил болон Future of Lifestyle Tokyo application ивент тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хост толгооноор та бүхэндээ хүрлээ. За тэгээд Марат багштаас төрсөн өдрийн баярын мэнд төргий төрсөн өдрөө сайхан тэмдэглээрэй. Дараагийнхаа дугаараар болцсон. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.